26 дугаар бааз гэхээр хараагийн хөндий дархны сав газараар хаач утсан эднийхнийг андахгүй. Хот хөдөө хол ойрын тээвэр бүгд энэ хамт олонд оногддог болохоор дархан хотыг машингүйгээр баазынхангүйгээр төсөөлөн хэлэх аргагүй билээ. Авт тээвэр үүсч хөгжсөний 70 жил байгууллагын 25 жилийн хойг амжилт бүтээлээрэн өгсөн энэ хамт олонны энгүй тансаг өргөнд нь аяны цэнхэр хадаг ая дууны төрөлгээр айзан өргөж баяр дээр нь баяр нэмж 25 жилийн ойг нь Милан хоймрын юунд нь сондөр болгон хэлэх юм уу. Жилийн өмнөхөн морин өртөө хэмээнжин өхөр тэргийн хөсгийг халж гинэ гэсэн ирэ. Хараа голын сав нутгаар айл айл дамжиж дархан сумынхан бараг анхны машины бараа харж байжээ. Хоолоо буюу нутгийнхан болоо гэдэг модон бүхээгтэй тэрэг хажууг нь илсэн сууж хончхоод маргааш нь сумын албан хаагчдын үдийн цайны цаг зарлах дунгийн дуутай давхцсан цангинах үед өртөөний цагаан гэрийн гадаа ирж зогсжээ. Хүүхэд багчууд сайх машиныг холоос бараадан сонирхно. Энэ л хүүхдүүд одоогийн энэ баазынхаа анхдагч болон хүсэл сонирхолдоо хөтлөгдөн алтан шар замын эзэд ачаа тээврийн аваргууд болон явцгаанаа. Тийм ээ. Эдгээр хүмүүс энэ баазын эвсэг хамт олоо. Жил тээврийн 26 дугаар автобаз нь найрамдлын дархан хотод бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлөн 1970 оны 4-р сарын 13-ны өдрийн 51-р тогтоолоор байгуулагдсан. Зээл 130 маркийн 110 автомашин, 80 чиргүүлтэй, 147 ажилчин, инженер техникийн ажилтан нартай анхныхаа галыг асааж хөдөлмөрийн хамт олон бүрэлдэж мөн оныхоо 7-р сарын 1-ээс улсын төлөлгөө авч ажиллан тэр жилдээ 7 сая 359.2 мянган тонн километрийн тээврийн ажил хийж 606.8 мянган төгрөгийн ашигтай ажилласан амжилтаар гарааныхоо оныг үдэжээ. Тэжээл тээврийн 26 дугаар автобаз нь 1989 онд 54 сая 792 мянган тонн километрийн ажил хийж 27 сая 415 мянган төгрөгийн орлоготой ажилласан тус байгууллага аж ахуй зохион байгуулалт эдийн засгийн хувьд бэхжиж хөдөлмөрийн хамт олонны том нэгдэл болсон харагдаж байна. Монгол Ардын хувьсгалт намаас тээврийн салбарын өмнө дэвшүүлэн тавьсан эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж сүүлийн жилүүдэд ажилчдынхаа нийгмийн асуудал байгууллагын тогтцол соёлчлалтын талаар анхаарч өөрийн хүч хөрөнгөөр конторын барилга соёлын төв ахуй үйлчилгээний барилгыг барьж ашиглалтанд оруулсны дээр баазын дотор гадна бүх талбайгаа асфальтж тогтжууллаа. Байгууллагын хамт олон улсын хэмжээний уралдаанд 3 удаа, системийн дээд байгууллагын боловсрол уралдаанд 4 удаа, дархан хотын хэмжээний уралдаанд 30-аад удаа тэргүүн болон шагналт байранд шалгарч, төр засгийн дээд одон медалаар 112 хүн, 5 жилийн гавшгайч цол тэмдгээр давхарцсан тоогоор 350 хүн, үүний дотор 4-5 жилийн гавшгайч 28 хүн төрөн гарлаа. Тээвэрчдийн техникийн эзэмшилт, мэргэжлийн ур чадвар дээшилснээр осол зөрчлийн тоо жил бүр буурч, улсын төлөлгөө биелүүлэх шин тоо өсч, тээвэрчдийн бүтээлч идэвх сайжирснаар хөдөлмөрийн бүтээмж, парк ашиглалт, техникийн бэлэн байх коэффициент нэмэгдэж, ашиг орлогын төлөлгөө давж, амжиргаа сайжирснаар хамт олонны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа.
Байгууллагаас ажилтнуудаа хөнгөлөлтөд зээллэг олгосноор ажилтан ажилчид хувийн үйлдвэрлэл эрхлэх, байр орон сууц барих, мал аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө. Үүний нэг жишээ нь жолооч Жамсрын юм. Энэ хүн 1971 онд тус баазад жолоочоор ажилласан. 1991 оноос мал аж ахуй эрхлэн одоо 40 гаруй адуу, 100 гаруй бог, 10-аад сайлан үнэтэй болж хувийн аж ахуйгаа гэр бүл Галия 2 хүүхдийн хамтаар хариуцсан арын алав залгуулан тохилог сайхан амьдарч байна. Эдгээр хүмүүсээ байгууллага зүйл бүрээр дэмжин байнга эргэж тойрон ажил амьдралын урт яриаг өрнүүлэн ажиллаж байгаа нь тэдний урам зориг дээр урам нэмсэн сайхан ажил болдог үлээ. Эдний хамт олон дотор баазаас авсан зээлгээрээ хувийн орон сууц барин, ногоо тариалах, гахай, дахиа, галуу тижин, аятай төгтөй амьдарч байгаа жолооч, дорж, нэгтлэн бодогч тэрвиш гээд олон хүмүүсийг нэрлэж болно. Ерөнхий нэгтлэн бодогч инх тунгалгаар удирдуулсан гар санаа нийлсэн санхүүгийн алба нь байгууллагын мөнгөн санхүү, тоо бүртгэлийн ажлыг удирдан явуулдаг юм а. Санхүүгийн эзэн нэг эдийн засагч, 3 нэгтлэн бодогч, 1 яравтайгаар ажлаа явуулж байна. Өнөөгийн өөрчлөлт шинжилтийн үед нэгтлэн бодох бүртгэлийг тооцоолон бодох машинд оруулснаар санхүүгийн үйл ажиллагаа, хянан бүртгэх, тоолгын бүх системийг боловсронгуй болгож үр дутагдaltaгүй ажиллаж ирлээ. Ингээд 1994 өнгөрсөн онд тус автоз нь 110.4 сая төгрөгийн орлоготой 15.4 сая төгрөгийн ашигтай ажиллаж 784 хувьцаа эзэмшигчид Нордл ашгийг хуваарлан ажиллалаа. Автоэрийн байгууллага үүсч өгсөний 70 жил, бааз байгуулагдсан 25 жилийн ойг өгтөж манай хамт олон өөр авилгыг барагдуулсан амжилттай байна. Артын улсын үйлдвэрлэлд дижитал тээвэр 26 хувьцаат компани нийт 131 машин орох ёстойгоос 131 машин үзлэгт нийт үзлэгт хамрууллаа. Улсын үйлдвэрлэлд тусгай захирлын тушаалаар төлөвлөгөө гаргаж комисс батлаад комиссийн одоо 4-5 комиссийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл ажлаа хангалаа. Ингээд улсын үйлдвэрлэлд нь машин авах төхөөрөмж гаргах, машинуудыг зохион байгуулалтаар буудах, номер тодруулах, зэрэг арчих, цэвэрлэх, засварлах, гэрэл дохой янзлах зэрэг одоо ажлуудыг бид нь хийж ингээд өнөөдөр артын улс үйлдвэрлэлд амжилттай дүгнүүлээд ингээд байж байна. 26 өдөр их сайн бэлдсэн байна. Ер нь бүх төргийг шинжилж подкейсэн байна, номерын тодруулсан байна. Ерөөс улсын үйлдвэрлэл тоолох, тээврийн өнгөц бүжиг сайжруулах ийм хоёр үндсэн бодлоготой явж байгаа. Тэгээ 331 машиныг нэг өдөр бүгдийн зэрэг оруулаад бил тийм амар ажил биш. Хатан одоо олон дэрэг одоо үлдчихэд энэ жил бол тэгээгүй сайн зохион байгуулсан байна гэж улсын Хотын аймгийн комисс үзчихээр энэ талаар улсад одоо сайн гэсэн дүнгээр очино. Намарын ургац тээвэрт гарахт нь өдөлтийн баяр хийж, үзэр үйлчлэгээ үзүүлж, үүрэг зорилтыг нь тодорхойлж, өндөр хэмжээнд гаргаж, очсон хойно нь тух тогтой ажиллах, авт хотхон ээж бүрэн тогтчуулан гаргадгийн дээр штабуудаар явж, гэр орноос нь захидал илгээмж хүргэн өгч, баазаас нэг удаа өнгүй хооллож, үзэр ахуйн үйлчлэгээр үйлчлүүлэх, цалин болон бусад зүйлийг газар дээр нь олгодог нь. Тээвэрлэлийг хүлээж ургацын ажлыг хугацаанд нь хаягдалгүй тээвэрлэхэд сэтгэл зүйн бэлтгэл сайн хангагдж ажиллах боломж сайжирч байна. За манай хамт олон 24 дахь намраа эх орныхон тариан талбайд ажиллаж байна. За Ерөөгийн сангийн аж ахуй буюу одоо Ерөө компанитай
1981 оноос хойш хамтран ажиллаж за социализмын үед ч гэсэн одоо энэ зах зээлийн хүнд нөхцөл ч гэсэн ингэж хэн гиндэн төвшиг болж ингэж сайн түншүүттэй энэ маягаар ажиллаж байна. За энэ зогсож байгаа талбайд одоо бид нар олон намар ирж ажилласан. За энэ жил бол манай баазаас 30 машин 30 чиргүүл Euro компанид ажиллаж байгаа. За энэ зогсож байгаа талбай бол Алтангэрэл Баатарын одоо Баатар цол одоо хүртсэн Гөлмөрийн Баатар цол хүртсэн одоо тийм ариун ургац өгдөг үржин шимтэй ийм сайхан газар нутгаа. За Атрын анхны Баатар Алтанхүү Алтангэрэл гэж одоо үнэхээр улс орон даяар гайхаж байсан ийм хөдөлмөрч хүмүүс ээ. За Алтангэрэл Баатар бол одоо Атрын ангатгчдаас ер нь тоотой цөөхөн өнөөдөр ажиллаж байгаа тийм ээ. Усуудын нэг арга байхгүй ер нь цаг залуу нас залуу тийм ээ. Одоо эд ажиллаж байх үедээ бол манайхаас нэг удаа 5-аас одоо 10 тэрэг ингэж ганцаараа дагуулж ажилладаг байлаа. Үнэхээр одоо хөдөлмөрч ийм Баатар хүн дээ. Энэ бригадад ажиллагчид одоо замын байдал бол хүнд цасаар орчих юм одоо явахд өндөрлөлтэй байдаг. Гэвч бид нар одоо цаг нартаа урж байгаа энэ ажилтнууд одоо чадах хятгараа зүтгэж ажиллах болцоогоор ажилладаг. Архан утаа 26 дугаар баазын жавлаас бид нар одоо ингээд 20 жил одоо нэг тооноос одоо байдаг нэг талбайд ажиллаж ирлээ. За энэ хугацаанд бол яг хуу бид нар одоо тээврийн юугаас хаацсан одоо нэг байхгүй төр зүрийн байлгүй яг хуу тэргээ би гадарлаж байна. За энэ жилийн хувьд бол яг хуу юу байна та ургасуудаа ерөн гэмгүй ороо болсон одоо 1336 гахаас одоо нэг 500 гаруй гал аваад байна. Баазын захиргаа үйлдвэр шинэвлийн байгууллага жил бүр байгууллагадан ажиллаж байгаад гавьяаныхан амралтанд суугаа ахмадуудаа хүлээн авч сэтгэгдлийг нь сонсон ажил төрлийн зөвлөгөө авч бэлэг дурсгалын зүйлс өгч байдаг нь ахмад хүмүүстэй нас нэмсэн мэт болдгоо гэж энэ ахмадууд ярих дуртай. Баазын хамт уламж энэ ахмадуудын маань үнэн үг хөдөлмөрч зан манай залуучуудад байнга өгүүлэгддэг гэсэн ахмадууд залуу хоёрын хооронд амин холбоотой байдгийг гэрчилж байна. Хамт олонны ажлыг бригадын системээр эдийн засгийн эцсийн үр дүнгээр дүгнэж хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригадуудыг аж ахуйн бүрэн дотоод тооцоонд оруулснараа Бямбодорж, Отгонбаяр, Содномдаржаа, Банд, Балдан нарын удирдсан бригадууд үр ашигтай ажиллан хамтарч ажиллах амьдрахын үлгэр жишээг үзүүлсэн билээ. Эднийхэн хамтран ажиллаж амьдрахыг үлгэр жишээчээр үзүүлдэг хамт олон юм. 1970 оны 5 сард Тэжээл тээвэр 26 дугаар арт бааз гэж байгуулагдаж энэ Монгол улсын бүх аймаг сумуудад өвс тэжээл тээвэрлэх зорилтоор байгуулагдсан. Мөн энэ давхцуу Сэлэнгэ аймгийн хөтрийн тэжээлийн аж ахуй мөн 70 оны баазтай хамт давхар байгуулагдсан. Ингээд тэрнээс хойш тасралтгүй энэ баазад 25 жил ажиллаж байна. 1970 онд анх үйлдвэрчний орооны дараагаар сонгогдож ирж ажиллаж одоо хүртэл ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр 25 жил явуулж байгаа учраас бас ганц нэг хүний бас ярих зүйлтэй болов гэж ингэж бодож байна. За намайг ирэхэд бол анхны ашиглалт мэрэгцэн мотох юм одоо баазын ерөнхий захирал байна. За энэ коктейлтэй эмэгтэй бол баазын анхны диспетчер өгөөд энэ баазын анхны дараагийн одоо ирүүл байгаа. Тэгээд бид бас энэ үед одоо бурхан болсон алгуудаа хаяас гад дэлхийн дууссан зүйтэй өгөөж ингэж бодож байна. Тэрнээс хойш одоо ингээд бааз одоо улсын хүлээсэн үүргээ өдөө хүртэл
энэ хамт олон бол нэр дэвтэй нийлүүлж байгаа юм хамт олон доо. Хүмүүсийн ажиллах нөхцөлийг сайжруулж, цайны газар, ахуйн үйлчилгээний байр, тээвэрчдийн түр амрах байр, соёлын төв байгуулж, 20 гаруй мэргэжлийн жүжигчдийн бүрэлдэхүүнтэй орон тооны урлагийн хамтлаг ажиллаж, тээвэрчдтэй урлагаар үйлчилж байна. Энд бүх ард түмний урлагийн үлсийн хошин алтан медальд тунгалаг ахлагчтай соёлын төвийн жүжигчид зүй ёсоор ордог билээ. Жилийн 365 хоногийн ихэнхийг хөдөөхөөр өнгөрөөж, алтан шар замдаа гарч явдаг хүмүүс маань бааз байгууллагадан ирж, бөөнөрөө цугларан, хууч хөөрч, явган шог яран инээлдэж, дуулж бүжиглэж байдгийг харахад бахархахгүй байхын аргагүй билээ. Эднийхэн нэгэн жилийн ажлыг дүгнэж, тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулан дараа оныхан ажилд ордог уламжилтай. Шагнал болгон сэтгэлийн тэнхээ өгч, тэр шимжигээрээ аяны замдаа гарахад урам нэмдэг. Бурмаар шагнахаар урмаар шагнаа гэсэн ардын мань сайхан үг байнга л биднийг тэтгдэг юм шүү гэж жолооч нарын ярьдаг нь энэ билээ. Хэлдэг нь өөрсдийн залгамж халаагаан бэлтгэх үе удмаараа энэ байгууллагадан ажиллах гэсэн нэгэн сайхан сэтгэл төрдөг билээ. Тэмч учраас хүүхдүүд нь аав ээжийн ажлын газар очино гэж хүсдэг. Аав ээж нар нь үр хүүхдүүдээ ажил дээр авчирна гэж жил бүрийн хүүхдийн баяр шинэ жилийг тэс чадан хүлээдэг үзээ. Тээвэрчдийн ахуй амьдрал хүсэл саналыг гэр бүлийн гишүүнтэй хамтран шийдвэрлэх зорилгоор гэр бүлийн зөвлөгөөнийг тодорхой сэдэв чиглэлээр жил бүр хийж хэвссэн байгууллага жолооч гэр бүл гэсэн урвалжин холбоо болсон юм. Энэ хамт олонд уламжлал болсон олон сайхан ажил бий. Үүний нэг нь байгууллагын өдрөлөг билээ. Энэ өдрөлгөө амралтын бүсэд хөдөөхээр гарч, хүч үзэн барилдаж, байгууллагын авраг дуучин тамирч наашалруулж, тэргүүн байр эзэлсэн хүнээ тэр жилдээ манай авраг дуучин, авраг бүжигчин, тамирчин гэж хүндлэн дуудаж алдаршуулдаг нь дараа жилийн өдрөлгийг тэс чадан хүлээдэг ажил болжээ. Энэ өдрөлг нь нэгэн жилийн ажлын хүч тэнхээ өгч, дараа ондоо амжилт олохын их болдогыг энд өгүүлэхэд илүүдэхгүй зэ.